Ингээд манай хил домшин төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой солбогдох албаны хүмүүс, засгийн газрын гишүүд, салбарын сайд, холбогдох байгууллагын удирдлагууд хурж иж бас танилцлаа. Тодорхой үүрэг даалгавруудыг өглөө. За хамгийн гол асуудал бол Монгол Улсын засгийн газрын талаас гаргах тодорхой шийдвэрүүд, жишээлбэл одоо төгөөмөл дархстай ашигт малтмал ажиллах хүчний ажлын байрны төлөвлөсчүүлэх квот. За одоо юу гэдэг холбогдох бусад одоо энэ хаалттай бүсд мөрдөх журам гэх мэт холбогдох шийдвэрүүдийг аль хэдийн засгийн газраас гаргаад баталгаажуулаад өгсөн. Энэнийхээ талаар гүйцэтгэгч байгууллагуудтайгаа уулзаж маш одоо сайн ойлголцож нэг ойлголтод хүрч чадлаа. Ингээд энэ жилийн тухайд бол манай энэ хил дамсан төмөр замын бүтээн байгуулалт бол хамгийн одоо оргил ачааллын жил гол одоо үйл ажиллагаа өрнөх жил байгаа. Өнгөрсөн онд бид нэр бэлтгэл ажлуудаа маш сайн хангасны үндсэн дээр төслийн гүйцэтгэлийг болон 10% хүргэсэн бол энэ 2026 онд бид нар 82% түрэхээр ингэж төлөвлөсөн байгаа. За ингээд 2027 оны 4-р сард бол төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж анхны галтрыг, туршилтын галтрыг аялуулахаар ингэж төлөвлөсөн. За өөрөөр хэлбэл энэ 2026 он бол манай төслийн нийт бүтээн байгуулалтын 70 орчим хувийг хийж үүсгэх юм одоо нэмлийн өндөр хүлээлттэй юм жил болж байна. Тэгээ энэний өрөөнд бол сая холбогдох үүрэг даалгаврууд өгдөө бид нар ажиллаа эхлүүлчихэд байж байна. За нийтдээ төслийн хүрээнд бол Гүнэрамт Хятад улсын гүйцэтгэгч манай үндсэн гүйцэтгэгч компаниас бол нэг 1280 ажилтнтай ажиллана. За Монгол улсын туршлага гүйцэтгэгч компаниуд бол 90 гэрээгээр хүлээсэн үүргийнхаа дагуу 30 орчим хувьд нь Монгол улсын нийт төслийн санхүүжилтийн 30% Монгол компаниуд ажиллана гэж тооцож байгаа. За Монгол компаниуд өнөөдрийн байдлаар бидний тооцоолж байгаагаар бол нэг багадаа 300-аас 400 орчим хүн төр ажлын байраар энд ажиллана. За нийт одоо төмөр замын доод бүтцийн ажил за нийтдээ бас 30-20 барилга байгууламжууд баригдах ёстой. Нийт ажилчдын байр, цэвэрлэх байгууламж, төр зэхэлтийн халбаа гэх мэт. Дээр бүх ажлуудыг бол Монгол улсын компаниуд аж ахуйн нэгжүүд хийж гүйцэтгэнэ. Одоо энэ хичнээн баг нь баригдчихсан байгаа нийт хичнээн баг нь өрнө үлээ. Ер нь бол одоо бид нэр Монгол улсын яг нөгөө хоёр улсынхаа хилийн тэг дээр зогсож байна. Бүгд Хятад улсын талдаа 34 баг нь баригдах ёстой, бүгд баригдаж дууссан. За Монгол улсын нутаг дэвсгэр талдаа 284 баг нь баригдах ёстой. Өнөөдөр 2 дугаар нэг гүйцэтгэл дууссан, 3 дугаар нь ухсралтаа эхэлсэн явж байна. За энэ оны 6 сард бид нар өдөр харагдж байгаа багнууд дээр цаа талаасаа тусгай одоо нөгөө дам нуруу тээвэрлэгч машинаараа оруулж ирээд дам нурууныхаа ухсралтын ажлуудыг эхэлнэ. Зөвхөн одоо манай талд бол энэ тулгуурын ухсралт гэх мэт энэ бүтээн байгуулалтын явц харагдаж байгаа бол за хилийн цаана Хятад улсын нутаг дэвсгэр дээр за дам нурууны үйлдвэр ажиллаж байна. За тэр дам нуруу үйлдвэрлэхтэй холбоотойгоор уураар хатаах гэх мэт арматур бэлтгэх талбай гэдэг ингээд нэлээд олон бүтээн байгуулалтууд хийгдсэн. Тэнд бол үйлдвэрлэлүүд бас яг зэрэгцээд явж байгаа. За тэрийг бол хэрвээ боломж олбол дараа нь бас хилийн цаана гарч та бүхэн харах боломжтой. За Монгол улсын нутаг дэвсгэр талдаа ийшгээ 5 орчим километрт манай хаалттай бүс үргэлжлэнэ. За түүний дотор одоо манай энэ Монгол улсын талдаа гүйцэтгэх ажлын байр, камп, за дээрээс нь арматур бэлтгэх талбай, бетон зурмгийн үзэл, материал буулгах талбай гэдэг маш олон бэлтгэл ажлууд хангагдсан байгаа. Та бүхэн бас дараа нь танилцуулж болно. Бүх материалаа бол одоо Хятад талаас импортоор авч байгаа тийм. Тэ ер нь бол яг нөгөө гэрээгээр хүлээсэн үүргийнхаа дагуу гүйцэтгэгчид өөр өөрийн одоо параметралаа өөр өөрийнхөө санхүүгийн их усрээр холбогдох газруудаас өөрсдөө шийдвэрээ гаргаад хөдөлж аваад ажиллаж байгаа. Зүгээр Монгол улсын энэ хамгийн гол ажил бол бас бүтээн байгуулалтын ажилтай холбоотой өөрөө нөгөө та бүхэн харж байгаа бетон зурмаг нэлээдгүй хэмжээнд орж ажиллана. За энэтэй холбоотой бүх материал төгөөмөл дархацтай материал одоо ил сайрга юу гэдгийг бүх зүйлүүд Монгол улсын төсөөс олборлоод ажиллаж байгаа. Хятад улсад үйлдвэрлэж байгаа дам нуруу бол мөн ялгаагүй тэнд үйлдвэрлэгдээд явж байгаа гэсэн. Хоёр тал бүх ажлууд зэрэг яваад байна л гэж ойлгож байна. Хүчин чадал гэх юм. Хүчин чадал гэхээр юу гэж одоо яг нүүрсний экспорт чинь нэмэгдэнэ гэж үздэг байгаа шүү дээ. Одоо байгаагаас хийх нэмэгдэнэ. Тэгээ ер нь бол одоо нүүрсний экспорт бол энэ төмөр замаар дангаараа бол 30 сая тонноор нэмэгдэнэ гэж бид нар тооцож байгаа. Анхнаасаа төсөл тооцоол судалгаанд тэгж гарсан. За ингээд 30 сая тонн орчмоор нэмэгдээд нийтдээ 1.5 одоо тэрбум Америк долларын орлуулалт энэ төмөр зам бүтээн байгуулалтад ашиглалтанд орсноор улсын төсөвт одоо нэмэгдэж орж ирнэ гэсэн ийм тооцоолт байна.
Хизээ битэн байгуулалтын ажил яг дуусаж чадаа нөгөө нэг өвдөн өргөж байна. 2027 оны 4-р сард бид нэр анхны туршилтын галт тэрэг аялуулна гэж төлөвлөсөн. За ингээд мэдээч туршилт тохируулгын ажлууд бас хийгдэж дууссаны дараа энэ төмөрзмийн тээвэр өөрөө бас нэлээд нарийн зохион байгуулалттай байдаг. Тийм учраас жишээлбэл энэ өндөр таргаж байгаа 30 м өндөр байган дээр үндсэндээ бараг 10,000 тонтой төмөрзөм аялна гэсэн үг. Тэгэхээр энэний хүрээнд бид нар аюулгүй байдал туршилт тохируулгын ажлыг нэлээд өндөр хэмжээнд хангуулах учиртай. За ингээд үйл ажиллагаа тээвэрлэлт маань болж игдэрнэ. 2027 оны 4 сард туршилтын галт тэрэг аялуулна гэж тооцож байгаа.